монголчууд одоо газар зүй хил юунаас үл хамааран олон улсад оюуны бүтээгдэхүүнээ экспортлдог болох тэгээд залуучуудын маш их юм гоо бүтээлч санаанууд байна шүү дээ. Мэдээллийн технологи IT-ийн тэднийг дэмжих тухай байхгүй. За ингээд яаж дэмжих вэ гэхээр зэрэг татварын хөнгөлөлтүүд байна. Хамгийн том хөнгөлөлт нь бол нөөт байдаг. Тэр нь хөнгөлөгдөөгүй. Орлогын татвараас бол хөнгөлөгдсөн. Татварын хөнгөлөлт, татварын бос хөнгөлөлт. Түүнд орохын тулд ингээд бүртгүүлдэг. Татварын бос хөнгөлөлтүүд тэгэхээр яхаар одоо тэр салбараас цуглуулсан, төсөв цуглуулсан татварын 40%-ийг буцаагаад нэг тусгай данс руу тэр данснаас шинэ санаануудыг дэмжих. Хоёрдугаарт нь жидүү сан, шинжлэх ухааны технологийн сан, хөдөлмөр эргэлтийн сан гэдэг 3 сангийн 5%-ийг энэ зорилгоор ашиглах ийм хуулийн заалттай. Тэгээ энэ хууль нь одоо 24 онд батлагдсан хууль одоо болтол хэрэгжихгүй. Хүчинтэй хууль хэрэгжиж өгдөггүй. Яагаад ялгаж бодож болохгүй байгаа сангийн яам? Яагаад жидүү сангаас 5% нөгж болохгүй байгаа хөнгө үйлдвэр яам? Яагаад шут сангаас 5% нөгж болохгүй байгаа эдийн засгийн хөгжлийн яам? Яагаад хөдөлмөр эрхлэлийн сангаас 5%-ыг нь шилжүүлж болохгүй байгаа одоо нөгөө нийгмийн яам? Ингээд бүх яамдаас хүмүүс ирээд цахим яамныхаа салбарын яамныхаа өөрсдөө байлцаад аж ахуй нэгжүүдийн гол нь бид нар бас урьж хилцлээ. Тэгэхээр энийг хурдан хэрэгжүүлэхгүй бол монголчууд тэр жил ийм хийх ёстой байна гэд хамгийн хурдан сэтгэгээд ойлгоод ярьж исэн нэг талаасаа хурдтай нөгөө талдаа их удаан нөгөө ярьсан юм нь болохгүй ингээ бас олон жил болчихлоо. Тэгэхдээ энэ хооронд биднийг ярьж эхлэхээс ярьж байх үед ямар ч чимээгүй төсөөлөлгүй байсан одоо манай энэ хажуу хүн талын Төв Азийн улсууд чинь Монголын хажууд энэ IT-ийн жихэнд явж малцсан байна. Нэг сангаас одоо тэр IT-г дэмжиж аль нэг сангаас ингээд хөрөнгө гаргахаар манай тийм журман дээр энэ заалт байхгүй гэдэг. Харин мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн хуулийн дээр бол байгаа. Тэгэхээр тэр журман дээр магадгүй төрийн тусгай сангуудын тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт гаргах уу? Эсвэл одоо хууль орчин байхад улс төрийн хүсэл зоригоо илэрхийлээд засгийн газрын төвшөнд шууд яаралт арга хэмжээ авах уу? Ийм хоёр зүйл байна. Тэгээ энэ дээр бол их хурлын гишүүдийн гарсан ажлын хэсэг байгаа. Байнгын орооны ажлын хэсэг байгаа. Тэр ажлын хэсэг дээр бид нар санал дүгнэлтэд нэгтгэн. Тэгээ ингээд хуулийн хэрэгжлийг шаардна л гэж бодож байна.